ажиллага болж байна. Хүлээд юухгүй. Цаг сайхан болохоор хүн малын сэтгэл санаа тэнэгэр сайхан юм аа нэрээс. Харин тийм ээ. Ундраа. Би чамаагаа хараад л багт. Чи минь улмал хөөрхөн болоод байх. Онцог өнгөрөх тусам. Цаг минут өнгөрөх тусам. Секунд дойл өнгөрөх тусам. Чи минь улам үзэгсэлэнтэй болоод байх юм аа. Энэ юуних вэ? Энэ хайрын хоо. Тийм ээ, хайрынхаа. Юу болчих вэ чи? Саяхан л энэ 3-4 алхмын хүн цаана л хүнийг янз бүрээр доромжлоод яваад байсан. Хоёр алхаал сайлаад унах яагаад байгаа юм? Эмэгтэй хүний судсыг барихад амархан гэж. Ундраа. Амьдрал сайхан биш үү? Анх нэр чи витэр сууж яснаа эргээд бодоход мөн гоё дурсамж шүү. Тийш дээ. Чи намайг юу гэж бодсон бэ? Миний өгшин чи би чамайг одоо сумын начин санаал суусан штэ. Би ч бас залуудан бүхийдээ тэ бүх явсан юм шүү. Тийш. 5 жил үзээгүй болохоос биш. Тийш. Ээдээ тэгтээ сумын төвөр аавынхаа 3 дээлийг давхарлаж өмсчихөө бол ингээл бүх хүний алхаагаар алхах гэж хөсчүүд араасараад хүүшээ манай суманд ямар улсын начи ирчихээвэ гэж шуугалдаал явчихна. Эргээд харахад би тэгэл миний ирээд ингээд газартаа шороо бужигнуулаад унаа. Босч ирдэггүй байлаа да хөрхи. Нэр араас чи харахад гоо нэг сайхан залуу харагддаг байжээ. Гэхдээ би бас их тэнэх хүн юм аа. Энд чи заяаныхаа антай суухтай хүн чинь урдаас нь харж байгаа сууж өгөөд л ардаас нь харсаар байгаа суудсан шүү дээ. Тийм шүү нэрэ. Чи бас нарийн ярил сумтай шүү. Харин тийм ээ. Санж гэнэ үү? Анхны болцоогоо. Сумын төвийн хоршооноор чамаа гараад ирэхдээ би чи шууд ундраа салхинд гараа. Араас тагаа яваарай. Тийш. Ингээл явж ирсэн. Чи бас овсгоотой. Энэгээр орж яар нүүрлөө харчих гээд байгаа юм чи. Сандраад хүй энэ ямар гоё уул вэ гэл. Нөгөөтлөө тойроод ой энэ ямар сайхан цэцэг нарч вэ гэл. Ингэсээр байгаа л тэгэл чи суудсан шүү нэрэ бас. Хүнээрээ ядаж ганц удаа урдаас нь харсан бол энэ ч үдээд суугаач уу гүүч бас юм өөр байх байсан шүү. Тэгтэл яах вэ чи витэр суудсан одоо алдаагүй л байгаа үстэй. Өдөө зэрэгтэй хүүтэй боллоо. Авьяастай бол авьяастай дуулдаг бол дуулдаг. Одоо өдөө зэрэгтэй сайхан тогтсон амьдрал байна. Үр хүүхэд байна. Эд хөрөнгө малхуу бас хөрхөн бодох хийсэн юм байна. Энэ сайхан гоё дээл байна. Одоо ер нь дутуу юм алга байна шүү дээ. Тийм биз дээ. Үгүй хөшөө. Энэ оддын ирэл гэдэг тэмцээн болох сургаар би чи ойрын үед их мөрөөдөж байгаа шүү дээ. Миний хүүч авьяастай чинь оддын ирэл төрүүлчихээл тэр дуурийн их хөрөн Италид нь очиод дуур дуулаад чи витэр чинь үзэгчдийн тахим цугаал хүүгийнхээ тоглолтыг үзээл наашаарс Италиудад дээлэн гайхуулаад наашаа нэг гал чаашаар гол гал гайхуулна гэж мөрөөдөд л байгаа шүү дээ. Ямар За сайн байцгаана уу? Оо сайн байна уу? За би энэ ажиллаар явна. Энэ танаар сумын клуб ягаад онгоохгүй байна вэ? Оо манай сумын клуб чи нөгөө халаалт нэрхгүйгээд хаалгаа банзаар даруулж чадаад жил тойрж байгаа шүү дээ. Оо ямар баларсан юм бэ чи ажил боллоо ажиллаа. Одоо яана вэ тамны? Та юу юм бэ? Өө би энэ оддын ирэлтийг зохион байгуулж байгаа хүн байна. Оо за. Ёстой төөрсөөр төрөлдөг гэхээр манайд ороод ирэх чи зөв байхгүй юу? За. Чи одоо сумын энэ клуб ашиглах аргагүй болоод би энэ тэмцээнийг спонсорлоод манай гэрт энэ тэмцээнийг авахар болсон шүү дээ. Одоо танаа дуу. Тий. Болж вэ шүү. За танд явсан их баярлалаа ажил амжуулж өглөө. Ер нь бол од болцохоор хүүхдүүд бий гэж. Яг зөв ер нь энэ оддын ирэл гэдэг тэмцээнэр чинь одоо Оо за. Эний чарн од болгочмор хүүхэн байна уу юу аа? ундраг бай. Нас намбанда байгаарэ. Яава. Гадны нэг албаны хүн арчаал гинт талчигнаад унжиг нь яагаад байгаа вэ? Үгүй та уучлаарай. Би нөгөө мэрэгжлийнхаа дагуу хэнийг од болгох чи доо л гэж бодоод яваа хүн шүү дээ. Тэгэж бодож байгаа бол заяа. Манай суманд одоо ингээд ер нь од болцохоор гэсэн өөрсдийгөө бодсон улсууд бол бэлдээд бөө шууган болж байгаа. За тэр тунд нэг хүү бий. Манай хүү. Этэм авьяастай чинь юм. Авьяас гэдэг чинь ер нь байглаасаа цаанаасаа төрчдөг юм байл шүү. Ер нь тийм шүү. Тэгээ ерөөсөө ямар ч тийм за гэлээ. Зүгээр. Чи ярина стад болгочмоор хүүхэн байна шүү чи. Яна баярлалаа. За нас намбанда байгаараа. За тэмцээнэ эхлэхгүй дээ За ер нь ихтэй ингээд байр байдлаа авцгаа мэдүү. За манайхан тайзаа буулгараа тэмцээнэ шууд ихтэй. Ч одоо хэдийдээ ямар сайхан юм чи одоо. За тэгэхээр та вэштэй надад туслах найрууд шууд надад туслаад өгөөрэй мэдүү. Туслах найрууд чи. Тийм ээ. Надад туслаад өгч чинь. За тайзаа буулга. За. Аймасан байна. За болно. За болсон. За та хүмүүсийн дараалал нь оруул. Тийм. За. Ерөнхийдөө шээ туслахын энэ хавар сууч тийм. За. Ёстой сайхан эхэлж байна да. Тэмцээн ч одоо. За эхний хүн ороорой. За эхний хүнийг оруулъя. Эхний хүн бид болсон юм уу? Гуйд цугласан юм уу? Энэ тэр одоо эсгийн их газар нохоо хориггүй гэчээр
Энэвтэр энд юу хийж явдаг байна? Юу нохоо дуулахгүй шүү. Нохоо биш ээ. Монгол ардын зүрд зүг хэлж байна. Оо, ихний оролцож ороод ирж. Хой, миний дүү. Юу хараа зогсоод байна. За, ямар тэмцээд оролцож байгааг мэдж байгаа үү? Мэдж байгаа. Оддын нэрэлд. Тий. Хэрвээ төрүүлээд бол од болно. Ойлгосон? За, нэр хэм блэ? Ариун болт. Ариун болт. Маш сайн байна. Ээж аавны юу хийдгүү? Ээж аав нэхэс эдний аав гэд нэг цайлгаа амтаа. Тэгэл улс амтны адуу малыг наашин жааш нэргүүлэл тус болоод яваад байдаг үсэ. Тэгсэн гинт алга болцсон. За. Хүй яана вэ нэг өсөж чинь хэдэн айлын адуу мал нааш яаш нь говчуулаад л тэгэл тэр эрэхтэй шоронд орсон шүү дээ. Гү чи энэ юу нэттэй байна гэж нэ? Ямар юуг яг хитлээ нэдэг хүн бэ? За тэр яах вэ? Ээжний юу хийдгүү минь дүү? Ээж нь гиснээс бас нэг цайлгаа амтаа. Тэгэл ааваас нь сэтгэлснээр унсан уу яасан айлд ачаал зовлонгоо яриад уйлаад унжаал яваад байдаг үсэ. За. Тэргийн талга болчих. Тэгэл ажиг сураг тавих нь Улаанбаатарт очиод нэг нингэн нойтоо хувц өмсөөл нэг дурлахгүйгээр үнсэлцээ гэдэг нэг ажил хийдэг болсон гэж улс амт яриад үгүй тэр үнэн гэсэн. За тэр яах вэ? Ээж аав нь ямар байх нь хамаагүй. Гол нь хүүхдэл авьяастай байх хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр дуу муу бэлдсэн үү? Бэлдсэн. Эдэн дуу бэлдсэн чи. Би олон дуу үлдсэн. 4-5 дуу үлдсэн. За, Эхлээд дуугаа дуулах уу? дуугаа дуул эхлээд. Юу ардын намын тухай нэг дуу үлдсэн. Хувьсгалын тухай. Тэгээ ээжийн тухай нэг дуу. Оо маш сайн байна. Болж байна. За эхэл. За. Алин чамаагүй. Аль яах вэ? Гү та дуулах гээд байна уу? Бүжиглэх гээд байна уу? Аян орж ирдэг юм. Аян ороод ирлээ. Хүй ямар амархан гарч ордог аяа вэ? Тэр чинь Ээжийн тухай дуу. За. Сүний үнэрэ шингэсэн сэвлэг тагта байхад мэн дууны сайхан агшигээр бум бүвэлсэн ээж минь эхо зэхо ардын намын ээж махо. Ямар юм ба? Юу вэ энэ хөшөөш? Юу илэг бодоод байсан чи хоёр дуу холцсон тууж явна штэ чи. Харин тийм байна нэг сонирн болоод исэн юм аа. Чи яаж хэнийг дормослох гээд байна чи? Уучлаарай багш би өөр дуу дуулчих. Өөр дуу дуулчих. За чи барагтайхан багаар чи аяа маяа зүг олно шүү чи. За өөр дуу. Өөр ямар дуу дуулах гээд байгаа юм? Зохиолын дуу зохиогчтой. Унаа дуу гэж хүн угаасаа зохиочдیں штэ. Зохиогчтой дуу. За тэгээ хэний зохиосон ямар дуу дуулах гээд байгаа юм? Цэцгэн зүрл Камертоны Матагийн. Ямар юм аа? Үгүй андуурчлаа гэж уучлаарай. Цэцгэн зүрл хурдын долгор. Юу гинэ? Нөө байрын солио илчээ. Цэцгэн зүрл харангийн насан тогтох. Юу гинэ чи? Энэ яах гэдэг энэ хүч. Ийм хүн байж яаж урлагийн хүн болох юм бэ чи наа? Удаа цэцгэн зүрлийг хэн дуулахыг л мэдэхгүй байж тээ чи наа. Наа цэцгэн зүрлийг чи мэдүү? Никитоны саран туяа дуулдгийг. Энэ бүр толгой иргүүд айчлаа энэ. Бодоо чи өөр дуу дуулчих. Юу дуулчих вэ? Зохиомл дуу дуулчих уу? Тэг чи одоо ямар дуу байдгийг аа? Зохиомл. Гэхдээ зохиомл дуу гэдэг чи ямар учиртай байдгийг? Нэг зохиогч байхгүй. Зохиогч байхгүй. Зохиогч нь хайцсан. Битгэхгүй. Хүмүүс тэгсэн байж дуулаа л гэдэг. Тэгсэн би зохиомл. Зохиогч нь хайцсан. Бүүм. Зохиогч нь юусоо байхгүй гэж юу? Зохиомл ер нь байхгүй. Энэ ч аимшигын дуу дуулах гээд байна уу энэ чинь аа? Яг өөр дуу дуулах уу? Арай өөр дуу дуулаа. За. Ах наатгаас нэг жи ихэд явчлаа шүү. Хайрын тухай дуу дуулчих уу? Тэгвэл гоё болж байна. Ашанти 18. Болж байна. Чин сэтгэлийн үнэн хайраа чинэдэг айлын охин төгсимаахо гэнэн цагаан цайлган сэтгэл гэртээ нэг удаа түүнийг үрсэн маахо зэхо аршанти 18-ахо. Энэ юу вэ хөөш? Та яах гээд байна вэ? Та хэнийг дормжлоод байна вэ? Аршанти 18-ахо хог дуусах нь чи. Юу яачих вэ? Эсвэл би өөргөө зохиосон дуу дуулчих уу? Чи бас өөрөө дуу зохиох уу? Зохиодгийн. За яг хуу тэрийг чинь сонсон юм ээ. За. Тэр нь бараг шулуух юм байлгүй. Зохиосон дуугаа дуулах уу? Үгийг ариун болд, аяыг ариун болд, дуучин ариун болд. За бити галзуураа дуугаа. Эхлэх үү багшаа? Эхэл.
Игч хонио хараад үлдэхтэй намайг од болоод эргээд явуулсан да. Би суманд ирээд од болох гэсэн чинь энэ ах намайг од болголоо. Та бити солиороод байж. Чи одоо яах гээд байгаа чи? Одоо дуугаар найраад байгаа мó яагаад байгаа юм бэ наа? Гаргаарч. Чи бүтэхгүй нэ чи гар. Тэгвэл юу яач л та? Дуунууд ердөө болохгүй нэ, нэг л болохгүй нэ. Юу яач го бүжгээ үзүүлч үү? За дөрмийн дагуу бүгдийг үзэхээс арга байхгүй. За бүжгээ чи үзье юм мэдүү. Энэ яста бодлооны хөрөнгө байна шүү дээ энэ юус. Бүжгээ эхлэх үү? Эхэл хөгжин байхгүй өөрөө аялч уу? За одоо тэгээ одоо тийг. За ингээл эхлэхдээ ингээл амар цогсож байгаа байхгүй. Тэгээ ингээл цогсож байгаа ингээ харч амар олон хүмүүс өөдөөс хараад. Тэгээ нөгөө төчийг гараа өргөдөг байхгүй. Энэ одоо бүжиглэх гээд байна уу? Үлгэр ярих гээд байна уу? Тэгэл гараа өргөжсэн чинь гинт тесрээд Дууса. Чи яах гээд байна вэ? Чи хиний бүжгийг бүжгэлж байна вэ? Америкийн алдар Мэдж байна би Наа чин Америкийн нэгдсэн улсын алдар дуучин Алла Пого Чавагийн биш ээ Майкл Джексон. гараач гараа. Манай хотынх намайг хүлээж байгаа шүү. Гар чи тэнцэг. За би өөрөө гаргаж шийч юм. Би өөрөө гаргаж шүүч юм аа. Өө гарахгүй юу та? Гарахгүй тань ингээ гарах чи тоо танийг уу та? Гараа. Та гараа. Би өөр юм үзүүлж л да. Үгүй таныг огт үзэхгүй та гараа. Энэ ястор гань. Ястор гэж тань. Би зөндөө олон дуу. Та хоолоогоо өөрчлөөд авах юм байхгүй та гараа. Оо хоолоогоо шингэрүүлж ирээ. Ахаа гэж. Гар гэж юм би чамаг. Хэрвээ гарахгүй энэ тэмцээний шууд зогсоолоо. Оо таасаад ах байхгүй. Оо таасаад ах юм байхгүй. Та гар. Гараа. Гар. Гар. Чи энд юу гэж яваа юм бэ чи? Та нар бити дөргөөд хүн амттай зодоо нүдэ хийгээд бай Зүгээрээ шүүгчээ. Эднийх гэж хэдэн удмаараа манай малыг малж ирсэн айлын хөхт. Энүүд нэг анхаарлаа битгий хай заа ёо. Олонд энэ оддогийн эрэл тэмцээндээ л гүчи аяах хэрэгтэй шүү дээ. Дараагийнх нь. За энэ нэг шүтний чигдэл шиг нөхөр чи юу вэ гэж. Энэ үхрийн давсаг шиг юм чи ямар амар хэмнэлтэй орж ирж байна. Тэгтээ хэмнэл байна. Хэмнэл байна тий. Та нарт би нэг юм хэлье. Яг үн тий хэлэх хэрэгтэй шүү дээ. Яахаараа та нар вэ шүү дээ. Бид нар тэр хаа холоос. Тий арга холоос ирж. Олон даваагүйвэ даваад даваагүй. Зов зүдрээд. Ядарч байгаа. Та нарын төлөө. Тий бидний төлөө л ирж өөр. Учир зүг нь олох гээд. Тий учир зүг нь олох гээд байж байгаа бид нар ингээд байж байгаа чинь буруу байхгүй юу тий. Яг энэ юм чинь бол яг эцээ эцтэй яг энэ зүг байхгүй. Бид нар бол яг зүг зүрэж байгаа энэ чинь өөр ор. Би ярих юм өөрөө ярья. За уучлаарай. Хаа холоос. Тийш дээ хаа холоос. Учир зүг та яах гээд байна вэ энэ? Энэ хатан дотор цуурайтай сууж байгаа юм шиг байх юм аа. За уучлаарай би бас сэтгэл хөдлөө. Йоо. Би танаас гоохот та битгий инээд хүү. Байглаасаа тэгээ энийгээ сурцсан. Цаана хөхтүүд мөн Тийш бид нар ингэж зовж ирж байхад бид үү? Олигтэй үзүүлэхгүй бол дими шүү нөхтүүд. Яг дими байхгүй яг дими шүү. Яа гэж байхгүй. Эхэлж. За ингээд оддын ирэлд орж байгаа даа маш их баяртай байна. Тэгээд намайг одоо тэнцүүлэх гэж байгаа шүүгч танд баярлалаа. Хүү юм дураараа юм бас Намайг даваа гэдэг. Даваа. За дуугаад бол даваа. Яа. Пика ба. Миний нэр даваа. Олон улсын даваа. Давааны цат даваа. Хамар даваа, хацсан даваа, айцсан даваа, амьдралын даваа, цагаан даваа, загстан даваа, буурдын даваа, баян даваа. Хайрхаа. Энэ ямар том даваатай өөрийгөө зүрлэн вэ? Тий. Гүн одооны хүүхдүүд биш энэ нэр мэрээ оруулаад эсвэл зүгээр юм ярьсан юм л дуу болгох чадгаа юм. Одоо нөгөө нэг араа жимжим араа бусын гэх юм бол одоо дуу болгох юм байна л да. Чадна шүү. Чадна шүү. Абр бэбэр томаар эркэт камоч тач миний ээж ширэн догор бас шилтэй архи хэн авсан уу? Хэлбэн цалмын тодорхой тогроо дэшээ нэс.
Гэр болохгүй гэж хэл дуусаагүй байхад л болгоо хийчих юм аа. Тийм шүү дээ, яг үн тий. Тэнцсэнгүй та. Алуу та нэг юм хэлээд өгөөч аа. Би юу? Тийм ээ, айтаахан тэгээд. За уучлаарай, би танд нэг хэд үг хэлчихье заяа. Жүжигчин хүн, од хүн гэдэг наа сцен дээр гарахтаа Педицкий гой зогсоод мимикэн гой ажиллуулаад зрителийн хамгийн арын ираадын текстээ шидээд хөнгөн үехэн гэгэлцэх хэрэгтэй. Би чамд жишээлбэл 1872 онд Францын нийслэл Парис хотноо болсон бухтулаанд Хой юу бухтулаан бэ? Наваа зүү юм ярьж хагаад бухтулаанд ороо явчих юм. Уг нь их гоё явж бухтулаан. За гар та тэнцсэнгүй баярлалаа. Гараад хаана очихоо би мэдэн. За өнөөгийн нүрдээ чинь хитэн за угаар хитэн за доргу хөргөөр шидэн за шидэн за өшөө илэг сэтгэн за тад нуугцсан энэ их авьяастаа од хүнд танигдлаа за таны толгой дээр би захиур хагалнаа за гараа чамайг би од болохыг шиг харна за. За зүгээр ийм энэ залуу ийм үчтэй манай нэгдлийн нэг хэдэн хонь малыг малалдаг байхгүй юу? Тэгээ саяын тоолгоор гинт баах хонь дутаагаад яасныг мэддэхгүй. Одоо харж байгаарай. Цагдаа байна штэ. Ингэж авч яваад ийм газар аваачих гэж байна. Заа юу. Ийм газар. Энэ хүний муу ямар сүрхийд өсөж үзүүлдэг юм бэ? За хэлээ танд. Дараагийнх нь. Өвгөө. Найз нь оддын эрэл тэмцээний одоо шүүгчийн бүрэлдэхүүнд орчоод ачаалал ихтэй байна. Ороо танахаар очие заа юу харж бай. За очил тоглоё. За сайхан амарч байна уу та? За тийм тэмцээний дүрм нь эцэг эхчүүдтэй бид нар уулзахгүй. Ямар нэгэн авилгал авахгүй. Хоньны мах авахгүй. Үхрийн мах авахгүй. Хүүхдээ л оруулаа та. За юу за. Тийм шүү дээ яг үн тий. Би өөрийгөө шалгуулах гэсэн юм аа. Ямар юм аа? Өөрийгөө шалгуулъя л гэж. Одоо та Одоо бидний үед ч одоо тэгээд энэ од мод болгодог юм байсан бол бид бас үзээд алдах байлаа л да. Тэгээ одоо энэ бидэн сайхан од болгодог улсууд хичээд байна. Хэрвээ болохоор бол бас нас байна. Хинээрээ сони юм амьдрал гэж. Одоо энэ манай энэ өвгөн од болчиход Улаанбаатар руу ингээл яваад өгөх юм байна л да. Би эндээ байрандаа үлдээд амьдрал ингээл үргэлжлээ л байх юм байна л да. Ер нь бодоод. Тэр яг одоо нэвтрүүлгийн дүрмийн дагуу бүх хүмүүсийг үзэх учиртай. За та бэлдсэн юм байвал дуугаа үзүүлээ гэх мэт үү? За дуу. Хамтарсан юм үзүүлж болох уу? Гэхдээ одоо бас хинтэйгээ хамтрах гээд байна. Энэ хөрлөхүүтэй нэг юм үзүүлээ. Хамтарч. Ямар тэнцэх вштэй бушуу хамтрал гаргая. Би юу нөгөөдхий хийх юм уу? Нөгөөхийг ол. За нөгөөд. Тэнвэхэн нөхө тавраг шахан дарж байна. Тартай сайхан ёсон доноо урварагоё тэнвэхэ бэхэ. Хайзинаа начвэнта ундотора юрваргона хасан баа тэнцэнгua хогцаа. За дараагийнх нь. Boy. За. Boy. Энэ үчи яагаад вэ? Boy. Хөөе. Энэ үчи тарай өвчтөө өвшөлттэй ч. Юу өөр юм үзүүлж болох уу гэж. За тэгээд. Boy. Энэ чарэ зүүд биш үстэй энэ чинь гайхалтай. Үнэхээр гайхалтай. Гү та энийг хаанаас яаж байгаа сурч ба? Одоо мал хариулж явах та. Янзри аваа тоочмаа төрөөд. Май сайн байна. Танд арай өөр үзүүлчмээр юм байгаа биш үстэй. Наач димээ.
Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Уг нь та над дээр байна штэ. Нэг бүжиг нэмэх юм бол улам гоё болох гээд байна да. Их юм бол тэнцсэн шүү дээ. Тэр хэцүү юм байлаа хөө. Гэхдээ та оролдоод үзэлтэй яах вэ? Хөдөлгөөн орохоор л одоо яг. Гой үнэхээр гой гайхалтай. Та ямар ч байсан манай нэвтрүүлэг тэнцлээ. Баяр хүргэе танд. Баяр хүргэе. Хотод очиод 2 дугаар шаттай олоо бид үү. Үнэхээр гайхалтай. Шүүгч. Та чинь манайс лумаас хэдэн хүн авах вүлээ? 2 хүн авнаа. Оо за тэгвэл нэг нь манай хүү юм байна. Тийм манай хүү авъя ястай шүү. За үзнэ. Дараагийнх. 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 Оо энэ хоёр гэж одоо нэг сумын төвөр нэг шороо божигноос хоёр банд явдیں۔ Одоо зодолтой дугаа мó яагаад одоо тэр нь учир нь ойлгохгүй. Одоо харж байгаа ард нь хэдэн октод албагнаа л гэдэг. Айгуу тэд нар нь ороод ирэнтэй. Би нэг төрсөн сэтгэлээ хэлчихв. За болно. За яг хүүхдүүдэд харлаа. Та яар яг багаар ажиллах тийм анхан шатны мэдгэдэггүй харагдаж байгаа сайн шалтай авчаа. Танай командын маркетинг менежментийн ойрын 3 жилийн төлөвлөгөө юу вэ? Баггүй. Гохин.
Тэгэхээр ийм байна шүүгч. Энэ хоёрыг зүгээр энэ хүндээ гэхэд энэ хоёр чинь ядам гээд манай нутгийн нэг хөгшин байдаг байхгүй юу? Ганц хөгшин. Тэр мөө хөгшин зайлууд орон гэргээд байх юм байхгүй. Эд тогшил ахуй мал хөргөн гээд байх юм байхгүй. Ах トゥ төрөл садан гээд байх юм байхгүй. Нэг хэвтрийн хөгшин байдаг байхгүй юу? Одоо яг үгүй энэ хоёрыг аваа явуул тэр хөгшнийг хэн харах юм? Хэн хариуцлагыг хүлээх юм? Яг та хариуцлагыг хүлээнэг бол аваад юу? Гоо байж л да би яг шийдчихгүй шүү дээ чи бас. Гоо та байж л да та бити ингэж байл дээ чи. Гүй та байж л да. Та би та. Гүй та ойлголтоо чинь. Гүй та байж л да та хоёр тэмцсэнгүү заа юу. За хүүхдүүдээ уучлаарай. Ар гэрийн гацигдлаар гасагдлаа гарцгаа. За манай хөөчөөс манай хөө бол учиртай шүү аа. За ямар ч үс дараагийнх нь үзье. За дараагийнх нь ороод Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа гэдэг хүн байна. Сони санагчлаа шүү дээ. Сони санагчлаа. Чи сонирхоод яах вэ гэж? Алтан Шагаа гэсэн баха тийм ээ. Өөртөө чи юм асууж болох уу наад ингэр дээр байгаа одон медаль чи ямар өчтэй юм? Энэ одоо миний Бөхөр төмний урлагийн их наадмаас авч ирсэн алтан медаль энэ байна. Энэ нь болохоор миний улсын тэргүүний орон сайханч тэмдэг байгаамаа. Би бас энэ сумдаа удаа дараалан бас тоглолтуудаа тавьж ирсэн бас энэ сумдаа хайртай хөөн одоо дуугар хичээл. Ер нь өөрт чинь багш бий юу? Байгаа. Надад бас бурхан шиг сайхан олон багш нар байна л да. За одоо жишээлх юм бол манай сайхан Гончиг сумлаа багш маань байна. Жансан ор багш маань байна. Хайд багш маань байна. Зангад багш маань байна. Цагааны цэгмэд багш маань байна. Нямын цэгмэд багш маань. Ой, шагаа. Чи сумын төвөөсөө холдож үзээгүй хизээдээ тийм олон багштай болсон хүн бэ? За яах вэ? Телевизээр хараад багш нарыгаа гэж бодохгүй юу ямар? За тийм байлгүй тийм нэрээ бүр сони санагчлаа шүү дээ. За тэгэхээр өөрөө ер нь урд нь дуулж байсан тийм дуршлага бий юу? Байгаа. Би сум орон нутгтаа бас удаа дараалан бас тайлан тоглолтуудаа би өөрөө тавьж ирсэн л да. За одоо нэр дурдах юм бол одоо би хавтгай цагаан уулз голом гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Будантай юу буурлах робоо гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Бас би дуу битэрийн өнгөрүүлсэн 20 жил гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Хамгийн сүүлд би яах уу гэдэг тоглолтоо тавьсан. Чиний тэр будантай буурлах хорвоодо гэдэг тоглолтыг чинь нэг ч хүн үзээгүй чи бүр шатаа үсттэй. За тэр ямар хамаатай тэгээ хамгийн сүүлд тэр яах уу гэдэг тоглолтыг сумын клуб пиг үтсэн шүү дээ. Чи өөрөө за чи бол би тэрийг чи мэднэ. X шүүгч. Тэр тоглолтыг наадмын өдөр зарлцсан тэгээ тоглоно гэж хэлсэн юм байна л дээ. Хүмүүс ч мдээгүй байсан. Тэгээ яг нэг наадмын өдөр хүмүүс ингээд цэнгэлдэх рүү яваад бөхөө үзнэ гээл сүүлийн давааг үзнэ гээл сумаараа ингээд явж ирсэн. Гинт бүр асгасан байхгүй бүр хуйнгаар асгаж байгаа юм шиг. Тэгээд хүмүүс ч лад онгорхоор юу хааваа нөө сав хааваа нэ тэрэг шуугалдаад явчихсан. Тэгээд клубын хаалга дэлгээтэй байхгүй. Тэгээд клуб рүү ингээд сумаараа ороо авчихсан. Би тэр дунд нь байсан амьд хүн би мэдлгүй яах вэ дээ. Тэгэл ингээд орчоод цонх монхоор хараад бороо юу болж байна вэ? Хизээ зогсох нь бүх яана энэ гэж байсан чил урд нэг хүн далбагнаад байсан чил энэ хүн дэр яах уу гэдэг концерт тоглож байсан ухаантай юм байлээ л дээ. Тэгээ би боддог байхгүй юу? Тэр концертыг сумынхан пиг үдсэн гэхүү зүгээр борооноос төр зүгээр хорогдоод тийм дайрлага дайрсан гэхүү. За бас мэдэхгүй юм байна. Тийм бол бодохдоо зүгээр дайрлагаар л энэ хүний аз таарсан л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь дайрлага шүү дээ. Ер нь яаж ч аль ч үнцсэн. За ямар ч гэсэн үцгэл үдсэн. Багшаа, наа түүний чи манай сумынхан ер нь юу гэж дуудаг та мэдгүй ер нь. Үгүй ээ. Наа түүний чи манай сумынхан шоргоо хөрлөө гэж дууддаг шүү дээ. Тийм баха. Мэлээ хажуунаас шургаад байсан шүү. Тэр яах вэ? За энэ дотоод асуудал яах вэ? За дуу бэлдсэн үү? Бэлдсэн. За дуу гэж сонирхъя. За ингээд би Монгол улсын гавьяат жүжигчин Төмөр Батар багшийнхаа дууг дуулах дуртай хөөн. За ингээд багшийнхаа нэгэн сайхан дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөё. Ингээд улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа. Самбано на батрме Самбано на батрме баярлаа. Улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа. Болж байна. Гэхдээ чи вэстийн арай нэг орчин цагийн дуудуул чадах уу? Жишээлх юм бол нөгөө нэг шөнийн 12 болж хот нойрслооч байдаг юм аа. Наад үгүй чи өөрийнхөө стилд оруулаад дуулж болох уу? За яг хөө сонирхъя. За. Шөнийн 12 цаг болж хот нойрслоо. Шүлэг дуу бичих цаг минь нэг дөнгөрч. Самбано. Ой. Үчи яаж байгаа чи? Яаж байгаа юм бэ? Би чамаас юм асууж байна. Монгол хэлээр хүн асууж байна.
Чи энэ улсын чанартай уралдаан тэмцээнийг юу болгож байгаа юм бэ чи? Чи шалгалтыг чи ингэж өгд юм уу? Та суудаа? Та ч гэсэн шалгалтыг ингэж авдаг юм уу? Чи өгж байгаа чи та босдоо? Та шалгалтыг ингэж явахгүй суудаа? Та нар битгий ингэж холион бантан болго мэдв. Чи бол гүн Стамбулд орсон байна. Та босдоо? Та өөрөө суудаа. За. Юу болж байна чи сүлдээ загнах шивтэй. Өөр дуу байна. Байгаа. Танаас болж би юмгүй байдалд ороод биш уус аа. Уучлаарай. За ингээд би Жорныхоо ганцхан дэг дуулъя. За ингээд би Монгол улсын гавьяач жүжигчин Төмөр Батар өгшийнхаа дуулсан нэгэн сайхан дуугаар Айдууны цэнхэр хадаг өргөё. Ингээд улсын тэргүүний уран сайханч Алтан шигаа. Бүхий Янжимагийн нарны малгыг гоогод ирчих. Цэлгэр хотын хомөргөн чөлөөгөр зингэг залуустай мөр зэрэгцээд цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай үсгүй минь чи нэмсгэл яваарай цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай үсгүй минь чи нэмсгэл яваарай цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай. Баярлалаа. Улсын тэргүүний уран сайханч Алтан шигаа. Гүнээр шүүгчээ. Энэ хүүхдийг дэмжиж байхтал явахгүй манай нэс. Та яаж дэмжиж вэ? Би чи сая бүжиглээ, дуулаа, юм л боллоо шүү дээ. Энэ харах царайны энэ хүн бол урлагийн хүн биш ээ. Чи дуучин биш ээ. Яг штэ. Энэ хүн бол харваас доктор гэж байхгүй, доктор гэж хонгоо. За тэгэхээр шүүгчдийн зөвлөд ингэж үзэж байгаа болохоор таныг тэнцүүлсэнгүй. Та тэнцсэнгүй. Тэнцээгүй юу? Тийм ээ. За. За яг уу. Та намайг голж үйж бол мэдв. Урлаг намайг голоогүй юм шиг би. Чи юу ярих гэдэг чи аа? Юу яриад яагаад байгаа юм? Юу яриад? Юу яриад яагаад байгаа юм? Юу яриад байгаа чи? Юу яриад? За та битээ дагаа дарваад байна. Үгүй энийг тоо биш бодлоо өмснөх чи яах нь харин аа? За шүүгчээ. За юу дуусхий. Шүүгчээ. Одоо манай хүү үлдсэн. Одоо Бас танаа хүү байгаа үү? За тэрий чи сонирхол. Тэр чи ястай нэр цаанаасаа л нэг авьяастай өгтөө. Юу, эбага оруулчих уу? Ибаа гэдэг юм. Тий, манай хүүгийн нэр. За. Шүүгчээ. Манай хөөч нэр дэндүү авьяастай та. Та ер нь үжих шаардлага байгаа ч юм уу байхгүй ч юм уу. Вэ, чи ихчүүд хил ам хийгээд байдаг юм аа. Ирсэн үү? Миний хөөч ороод ирлээ та. Болж байна шүү. Ороод ирэхэд тайз дүүрэхээр харагдах юм байна шүү. Нэрэл Италийн тийм оперын том дуусч чи иймэрхүү бие хаатай байдгийн шүү дээ. Болж байна. Ямар гоё тослог хоолойтой болоо. Энд ихтэй байна шүү дээ. Би хүчтэй дасгал хэрий. Сайн байна. Энд ихтэй ер нь хурд хэр бол. Найг. Хурд бол сайн Секундэд байна. 34 үйлдэл хийн шүү дээ. За тэгэхээр ямар ч байсан дуугийн сонирхоотх юм аа. За. Миний хөө яа. Амжилт үсэ. Энэ аав нь фэн юм байна л да. За миний хөө. Үзүүлэн дээ одоо чи. Баягт мисан гасгүтэй. Бартамэвэс энэ соолтон. Баягтанд бэлгсэн. Бачд бидний хатэ одоо. Нэцэт наргисэн отонд зочлоорэ. Хүүхдүүдээ хүсэл татсан мэрэгсэн сонгоорэ. Яа. Ондра харж байна уу? Миний хүүгийн энэ байглаас саяасан энэ их авьяасын өмнө шүүгч шоконд орлоо. Шүүгчээ. Энэ виза юу үтчвэ тавина? Энд чинь яахав дэ цаанаасаа төрцсөн амтан байхгүй юу та? Миний хөө энэ шүүгч шоконд ороод өөрийгөө яхад дарж тоглол заяа. Хой миний дөө. Ах нь ээж аав хоёрын чинь сэтгэлийг бас бодоод байна. Хөөе та байна штэ. Наад гар хөлөөнийг ингэж мэнгэлгүйгээр наад гараа ялангуяа хөдлөхгүйгээр дуулчих арга байна уу танд аа? Та тэгвэл надад тэгж нэг гийгүүлээч аа? Миний хүү ямар чадахгүй гэх юм биш. Тэгэхээр гараа хөдлөхгүй дуулчихгүй юу?
Цагаан богон бамбруш. Тогтон наадаж байна. Зигийн дүүлийн бүсдээ хүмүүстээ гаяараа. Яа. Ундраа харалта. Шүүгч 2 дахь удаага гүн шоконд орлоо. Шүүгчээ. За тайван байл да. Энд чинь цаанаас байгалаас төрсөн авьяас. Яахад байгаа бэ? Яалтай ч үлээ дээ. Бурхан минь энэ юу болоод байна вэ? Миний хүл дуулаад байна шүү дээ. Биш миний дөө. Би энэ аав ээж хоёрын чинь сэтгэлийг бас их бодож байна да. Гэхдээ та наад хөлөө ядаж хөдлөхгүй дуулчих арга байна уу? Тэгвэл та тэгж нэг гийгүүлээд өгөөч намайг аа. Миний хүү ямар чадахгүй хэрэг хөлөө хөдлөхгүйгээр дуулах ч юм уу нэг шүлэг өсчихгүй юу? Ямар чадахгүй. Урын санд нь их юм би. Бүрэлэг бөмбөг бороо тишээ өнгөрдөг. Дандаа намайг өрдөлдөг. Чамаг атаа хэлнэ. Шүүгчээ. Та таймшираа чи хүн нэр ингэтлээ баярлна гэж бас байдгаа. За таймшир. За шүүгчээ. Ой. Бац. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тийм ээ. Би энэ олон жилийн туршид ганцхан энийг л хайж явсан юм байна шүү дээ. Тийм ээ. Би энэ олон жил зөвхөн энийг л мөрөөдөж явсан юм байна. Би олон жил энийг л бишрэх ёстойгоо одоо л ойлгож авлаа. Дөөмөн чи энэ дуйлам хорвоог уярдлан дуулж яваарай. Дуйлам хорвоод нэг л амьдрахтаа дуулж явах учир тай төрсөн. Дурлаад хансах жаргал үгүйч насан сэтгэл үгүйдэндээ Hey! Ани опшоо. Ахлах хүчин таньда опшоодэ. Хорвоо ирмүдэрэ ингээл харацаад үжида. Хамсташу үгдэрэ хүүхдэнэ дэчавида. Hey! Манай догдсон урьдгаар эрхэм зурм бүтээгийн нэгэн захирал соёлын тэргүүний жүжигчин тавц зүрэн
Бод Entertainment нэгдлийн захирал жүжигчин Соёлын тэргүүн Дорцсөрөн. Шинэ продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ундрма. Шинэ продакшны жүжигчин Соёлын тэргүүн жүжигчин Хүрлээ. Жүжигчин Нэргүй, жүжигчин Гамба, жүжигчин Моги, дуучин Урна, жүжигчин Отгоо, жүжигчин Бидгүү, жүжигчин Алдрма, жүжигчин Алтын Шага, жүжигчин Байда, шинэ үе бүжгийн хамтлаг. Манай тоглолтыг тайзнаа найруулан тавьсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Боё. Манай тоглолтыг хамтран зохион байгуулсан Апу компани хамт олонд баярлалаа. Баян өндөр сан хадгалан дээдний хоршооны хамт олон баярлалаа. Кристал салоны хамт олон баярлалаа. Эрхэм хүндэт үзэгч та бүхнийг хүнэн хүндэтгэн ясалсан Монголын хошин урлагийн